Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хүнд ч битгийлэр ураатай унтлагын нэвтрүүлгийн маань ээлжид цааш шинхэн тухаар инхүү эхэлж байна. Өнөөдөр 2026 оны 7 дугаар сарын 2-ны пүрэв гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 10 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 20 дугаар студиэс хөтлөгч Халиука найруулагчаар өнөрөө ажиллаж байна. За бүгдэнд нь орой мэндийг хүргье. Манай унтлагын нэвтрүүлэг маань Мегамраас пүрэв гарагийн нэвтрүүлгүүдээрээ эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн бодол хандлагын ялгааг хөгжилтэйгээр хөнгөнөөр бас нэг амьдралд ойр сэдвэр ярьж хүргэж байгаа байлээ. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хичнээн хайртайч хоосон залуутай суух уу гэсэн сонирхолтой сэдвэр ярилцсан. Тэгэхээр одоо ингээд хуучин цагт болохоор одоо манай бидний аав ээжийн үед ч юм уу те эмээ өвөгийн үед чинь ингээл хайртай л бол бүх зүйлийг одоо тгээс хамтдаа босгоно те болгоно бүтээн гэд ингээд эхэлдэг байсан шүү дээ. Харин одоо цагт бүр хар багадаа ч юм уу балчир залуудаа л суугаагүй болол ер нь эмгтэй хүмүүс одоо эмгтэйчүүд ялангуяа шууд ингээд хайртай дуртай гэд хайртай хүнтэйгээ юу ч үгүй хүнтэй одоо ингээд хамт гэрэлдэг болов суудаг болов яадаг бол энэ талаараас ингээд ярилцсанаа. За 30-аас 40 настай ганц бая эмэгтэйчүүд одоо суух хэрэгтэй хүндээ ямар шаардлага тавьж байгаа юм бол мөн зүгээр эр хүн гэдэг талаасаа сайхан залуу байхад л болчдөг юм уу? Аль эсвэл лизингийн ч хамаагүй те ямар нэгэн зээлтэй ч юм уу хамаагүй нэг байртай унах унаатай байх ёстой нэг ядаж нэг иймэрхүү шаардлагуудыг хангаж л одоо нэг хүний хань олон доо гэдэг ч юм уу те эмэгтэйний харах өнцгүүд юу нь ямар үдгийг гэдэг талаар нь бас ярьцгаая. Тэгээ эрчүүд маань ч гэсэн орж ирээд ийм одоо би ингээд сингл явж гинэ гэдэг ч юм уу те эсвэл бол одоо найзуудынхаа одоо найз охтуудыг харахаар эмэгтэйчүүдийг нь харахаар нэг тийм шаардлага өндөртэй эмэгтэйчүүд байдаг юм билээ. Хамт амьдрахад одоо заавалчгүй нэг ийм тиймтэй байх хэрэгтэй гэх нэг шаардлага тавьсныг нь би сонссон гэдэг ч юм уу те энэ талаар ингээд хоорондоо нэг нүгөө бас ярилцах юм байгаа юм шүү. За ингээд 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байна. Тэгэхээр сонсогчд минь орж ирээд та өнөөдөр ганц бие байна уу? Аль эсвэл ганц бие байх үедээ эмэгтэйчүүд болон эсрэг хүснээсээ одоо хит өндөр одоо босго буюу одоо шаардлагыг хүлээж авч ирсэн үү? Ямархуу ер нь ганц бие бүсгүйчүүд ер нь ямархуу хандлагатай байгаад идэгин тийм ээ. За магадгүй заавал бас нэг эмэгтэй хүн талаасаа нэг тийм шаардлага тавьдаг гэж харах нь бас магадгүй өрөөсгөл байж магадгүй. Тэгэхээр эрэгтэй хүн ч гэсэн шаардлагатай болно шүү дээ тийм. Миний ихнэр нэг юм байх хэрэгтэй даа гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ талаараа бас нэг нөгөө хуваалцъя. За би өөрөө болохоор за яг мэдээж нэг цензуур одоо тодорхой хэмжээний бас нэг босго байх хэрэгтэй. Одоо яг хүний хань хийх гэж байгаа одоо найз залуудаа ч юм уу те одоо тэр нэг хань хийх гэж байгаа эр хүндээ тавих тийм босго гэж байна. Хамгийн гол нь тэгээд за хөрөнгө мөнгө гэхээсээ л яг хөрөнгө мөнгийг бол бид нар өөрсдөө бүтээж болох зүйл байгаа байхгүй хийсвэр зүйл тийм үү. Тэгэхээр биеиндээ үнэхээр хайрцай байгаад одоо амьдралыг одоо тгээсэн ч юм уу те аль эсвэл за нэг ийм тийм зүйлээс ингээд эхлүүлнэ гэд ингээд хоёр хүн хичээгээд орчих юм бол болчих юм шиг санагддаг. Тэгэхээр тэр тал дээр бол би нэг айхтар нэг за нэг байртай байх хэрэгтэй шүү дээ. Чи машинтай байх хэрэгтэй шүү дээ ч юм уу те. Чи айгүй гоё карьертай байх хэрэгтэй. Чи яагаад ингэж хөдөөгаадаа том машин дээр бариад идэг гэдэг юм уу те. Тийм зүйл надад ерөөсөө байдаг байгаа шүү. Гэхдээ бас бос эмэгтэйчүүд маань бас магадгүй одоо их 30-аас 40 насны 30-аас 50 насны эмэгтэйчүүд одоо яг одоо нэг бүрэн боловсрцсан тий амьдралд одоо яг амьдралаа одоо л нэг ялангуяа сингл эмэгтэйчүүд одоо л нэг хүнтэй суухад нь болж байна сураад болчлоо ажил хийгээд үдчихлээ тий тэгэхээр одоо нэг сан ханаа хайж байна одоо ийм л хүнтэй би ингэж сууна гэсэн юм шалгуурууд юу гэдэг юм бэ гэдэг талаараа бүгдээрээ өнөөдөр ярилцах байгаа шүү. За сонсогчд маань 77 77 38 83 77 77 88 30 дугаараар холбогдоод ороод ирээрээ. За ингээд Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ийнхаа унтлагын өрөө нэвтрүүлгийг сонсож байгаа бүх унтлагын өрөөний сайхнуудтай болон сонсогч нартаа энэ орой мэндийг дахин хүргье. За сайн уу халиг гэгчээ гэсэн байна. Сайн уу? Оройг сайхан өнгөрөөж байна уу? За лайв үзэж байгаа сонсогчд маань ч гэсэн өөрсдийнхөө бас үзэл бодлыг комментээр бичээд ороод ирээрэй. Тэгэд хөтлөгч нь бас нэг ярианыхаа дундуур те сонсогч авж байгаа утасныхаа дуудлагынхаа дундуур бас та бүгдийнхээ бас үзэл бодлыг одоо санааг те комментиг бас уншаад явчих юм байгаа шүү. За хүмүүс за эхний сонсогч аавь.
MJL радио холбогдсон байна. Байна уу, сайн байна уу? За өчиг мэндэ өчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Юу гэж бодож байна? Байна уу? Ямар үед хүнтэй суух вэ гэж юу? Одоо энэ хайртай дуртай гэд эмэгтэй хүн ялангуяа тий хайртай дуртай болохоор одоо хоосон чамаагүй залуутай суух уу гэдэг сэдвээр явж байгаа байхгүй юу? Тэгэхээр эмэгтэйчүүдийн маань ерөнхийдөө одоо эр хүнд тавьдаг шаардлага гэж байдаг юм уу? Эсвэл чи иймтэй байх ёстой гэдэг ингээд нэг голж шилээд идэх юм бол яадаг юм бол эмэгтэйчүүд? Ер нь бол тэгээд эрэгтэй үнийг нэг хорн гарсан өнөө суу гэж яриад идэв шүү дээ. Эмэгтэй хүмүүс харин эсэргээр болчихсон шүү. За яаж юм? Эмэгтэй хүмүүс одоо ер нь хорн гарсан өнөө л нөхөр аммаар юм. Гэтэ яг за хорн гарсан өнөө мэдээж одоо хүнтэй суух л байх л та. Гэхдээ одоо өөрөө сингл хүн үгүй юу? Аль эсвэл гэрүүлтэй юу? Гэрүүлтэй. За эхнэртэйгээ танилцаж байхад чинь одоо эхнэр чинь одоо юу гэдэг юм бэ? Чи байртай юу, машинтай юу, чамд нэг хадгаламж байна уу? Энд тэнд лагертай юу гэж асууж ирсэн үү? Үгүй ээ. Та хоёр бүгдийг тгээс эхэлсэн асууд уу? Ерөнхийдөө тийм. Одоо хамт амьдраад хэр удаж байна? 8 жил рүү орох чинь да. За мундаг. За тэгэхээр хүмүүсийн нэг харж байгаа нэг юм үнцэг байдаг л да. Одоо яг нэг бидний ингээд аав ээжүүд эмээ өвгийн үед болохоор ингээд бүх зүйлийг тгээс эхлэхэд асуудалгүй гэд нийлчдэг байсан. Одоо болохоор харин эмэгтэйчүүд маань ялангуяа эрчүүдтэй нэг юм босго тавиад байгаа шүү байна. За чи дор хаяж ингээд лизэнтэй чамаагүй, зээлтэй чамаагүй нэг юм байртай байх хэрэгтэй үсттэй. Одоо эхнэр авахаасаа өмнө ч юм уу те. Чи нэг машин хэрэгтэй байх хэрэгтэй үсттэй гэдэг ийм хандлага гарсан гэж бас хүмүүс харддаг л да. Энэ хэр ортой юм болоо? Наадах чинь бол ортой. За. Юу н одоо ингээд би бол яг өөрийнхөө амьдрал дээр нэг жишээ аммаар байна. Гэхдээ бусдад тохиолдож байгаа манай найзуудын амьдрал дээр байгаад байгаа байхгүй. За. Яг ингээд нүдэнд. За жишээ. Яагаад би эмэгтэй хүмүүсийг хорн гарцсан өнөө суу гэдэг чинь. Одоо ингээд мэдээж эмэгтэй хүн чинь тэгэл хань ижлээ сонгохдоо одоо хоёлаа ер нь бол ерөнхийдөө бол бас эмэгтэй хүн талдаа илүү яриа юм биш тийм чи тэ. Одоо ингээд яг ингээд одоо манай нэгчдээс ингээд хүнтэй сууж байгаа та. Ааш нь бол яг зүгээр азах. За. Амар муухайштай тэгэл нөгөө хүн амьдралаа болохгүй л явж байгаа. Амар уурлаа, дайшлаа. Хүнч туугаал тэ. Тэгэл одоо залуу мало гоё харагдахаар нөгөө нөхрөө ингээ нэг хараал мяа нэг юм одоо ингээл байж лээ тиймэрхүү. Тэг яг тавьдаг шалгуур бол угаасаа дэлхийн нийтээр л байдаг юм биш шүү дээ. Яг нөө шоу хүртэл засчаад хослоод уддаг үстэй. Яг тэр хүн шиг хамгийн наадах нь машинтай. Тэгээд хамгийн гол нь би хүүхдийг гаргаад өгөхөд тэр хүүхдээ гайг уун шиг аваа явж хэмжээний санхүүгийн боловсрол одоо тодорхой хэмжээний орлоготой. Тийм бол угаасаа хүсээгүй эмэгтэй хүмүүс угаасаа тавьдаг биш. За тэгэхээр одоо эмэгтэйчүүдийн нэг юм одоо эрчүүдээсээ нэхээд шаардаад байгаа юм хүчин зүйлсүүд байгаад байна шүү дээ. Угаасаа мөнгө шүү дээ өөр юу асуудал. Тэгэхээр ер нь эмэгтэйчүүд ингээд тавиад байгаа зүйл нь ер нь зөв угаасаа цаагаараа ингээд бодохоор бас зөв гэж бодож чинь үү юу гэж бодож чинь. Тэр хайр майр вэ шүү дээ те. Тэр чинь зүгээр үлгэрт л үү. Яг үндэ л шүү дээ. Одооны үеийн одоо 2000 оноос хойш төрсөн охтууд банд нар бол ер нь бол ихэнх нь дандаа тэр одоо ер нь бол бие төвхтэй болсон. Ер нь бол яг өөрийгөө л тодорхой хэмжээнд аваа юм. Гэр бүл боллоо гэж бодоход тэр эрэгтэй амьдралаа авчих гэсэн хүүгийн тодорхой хэмжээний үүсвэргүй л тэгэл нөө. Ганцхан Монгол биш, Япон, Солонгос, Хятад за тэгээд Америк хаа байдیں۔ Бүх эмэгтэй хүмүүс тийм болсон. Шаардлага нь бол тийм хайр майр бол эхлээл бол тэгж ярина шүү дээ угаасаа хайр майр. Тэгэл тэр чинь хамт амьдарч байгаа юм чинь мэдээж өмсөж зүүх, идэж уух, унтах, хэвтэх тэгэл тог ус
явцсны төлбөр юуны вишн гэж одоо 9 жирийн төлбөр шигдэнэ шүү дээ. Тэр төлбөр хэрэгтэй. Эрэгтэй хүмүүс гарах хэрэгтэй. Тэгээ одоо бүр эрэгтэй хүмүүс чинь сүүлдээ хүнтэй суухаас бараг айгаад байдаг болсон биш. Ягаад гэвэл сууж хамт амьдарч ингээ юмаа босгочвол хэрүүл болонгууд шүүхтэр очиж саллаа гэж бодоход нэг эрэгтэй ой би нүнээс салж байгаа гэж шүүхтэр очиж шүүхэн шууд ичнэрийн талд бүх юм тасгал тэр чинь эрэгтэй хүмүүс чинь хүнтэй суухгүй зү. Итгэл байхгүй ч аахгүй. Тэгэхээр эмгтээчүүд маань болчихж байгаа байхгүй. Эмгтээчүүд маань хитрхи одоо өнгө мөнгө хараад байна гэсэн үг үү? Тий, угаасаа нийгэм тийм хэвчсэн бил. Одоо ингээд манай найзтаас харж хахад яг нөгөө хүн байртай юм байгаа байхгүй. Дундаас нэг хүүхэд гарцсан. Тэгэл байраа томруулах гээд 30-40 сая төгрөгийн зээл 2-өөс 3-оор болгоод шинэ байранд орчингууд тодорхой хэмжээний зөрүүний нэг байрны мөнгө үлдэн шүү дээ. 30-50 сая төгрөг. Тэрийг мэдээж тэгэл манай найз чинь ингээд болохгүй л өөр юм. Шинжээр юм хийгээл ингээд хүүхдээ чараал сэтгэлгээс нь зөвгөл ингээд альсгаар өөрийг нь оролцуулахгүй ингээд ах чинь тэгэл ерөөсөн. Хийсэн юм болгоны ингээд өгүүлсгээл голч шилээл хөөж туугаал гэж чийстэй. Тэгээд хэр ч мэдээж тэгэл тавьж байгаа шаардлага нь ерөнхийдөө тэгэл яг хөө миний харж байгаа л үнцэх шүү. Манай найзуудад зөв тохиолдоод байгаа болохоор одоо зарим нь салах гал тэгэл хоёр талд шүүхтэлцэл яваал юм тэгэл ахаа тэгэл ихийнх нь тэгэл ий төрөнгө нийлж маргаа. За холбогдсон маш их баярлалаа. Оройг сайхан өнгөрөөрэй. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна. Үчи мэндэ. Үчи төргөө. За одоо ингээд бидний ярьж байгаа өнөөдрийн сэдв болохоор хичнээн одоо хайртай гээд одоо хоосон залуутаа гүйжиж суучих нь одоо зөв юм уу, буруу юм уу? Эмэгтэйчүүдийн хандлага ер нь эрчүүд дээр одоо яаж гарч ийнэ гэж хитрхийн өндөр шаардлага тавиад идэм бол яадаг юм бол? Ер нь бол яг айл нь тэр бүлтэй болно гэдгээ бол анхнаасаа мэдчихсэн. Ер нь хүн болгоно. Тэгэхээр айл нь анхнаасаа бэлтгэлтэй тэр зүйлд яг ингэж өөрийгөө бэлтжих хэрэгтэй. Миний хувьд гэх юм бол яг айл нь оюутан байхдаа гэдэг юм уу төгсгүүрт байхдаа тэр бүлийн амьдрал зохиосон байсан. Тэгээд тийм учраас би биенээсээ яг цэвэр яг л ийм хайртай байсан. Баггүй янз бүрийн нэг тийм илүү дутуу юм юу ч ингэж боддог байсан. Хамт зүтгэл яг ингээ хөлсний байраар 8 жил амьдсан мэт. Тэгэл хүүхд цогтой болоод за одоо энэ хөлсний байр маань энэ амьдралыг ер нь бол одоо дараагийн шатнд нь аваачихгүй болохгүй юм. Тэгээд айл нь хичээгээл ирсэн. Тэгээд ер нь тэгээ миний харж байгаа өнцөг бол хүн яг 2 дахь амьдрал 3 дахь амьдрал гэж яриаддаг. Тэгээд ирэхээр ер нь утгаа алддаг. Тэгээд ирэхээр айл нь илүү яг нэг талдаа туршлага болт юм уу? Нэг талдаа санаа суудаг юм уу тийм үү? Тийм болоод ирэхээр ингээд нөгөө партнеросоо гэдэг юм уу? Хүнээсээ илүү зүйл яг тэр өмнөх амьдралд нь байхгүйсэн зүйлийг мэдээд идэх шиг санагддаг байхгүй. Тиймээс бол эмэгтэй хүмүүсийн мэдээж өөр хүүхдийн харган миний амьдрал юу вэ? Бидний ингээд цаашаа амьдрал яаж хөргөх хүлээ гэдэг дээр эмэгтэй хүнээс баталгаа нэгэх нь зөв. Эрэгтэй хүн тэрийг дарамт гэж ойлгож болохгүй. Хэрвээ тэрийг анхнаасаа мэдэж төлөвлөж исэн бол тэр бүлийн амьдрал зохиохоос өмнө яг тэр талын үеийн бэлтгэлийг хангах хэрэгтэй. Заавал яг байр сандаа биш. Яг нөгөө хайртай осууд нэг банзан дээр хуваагаад тавьчихсан ад жаргалтай байдаг гэдэг шиг. Сэтгэл байх хэрэгтэй. Сэтгэл нь байгаа хүнээс бол хүч нь гардаг. Энэ бол яг миний үнцэг. Тиймээс бол би юм хийх байгаа эмэгтэй хүмүүсийг ч буруутгахгүй, юм нь байхгүй байгаа залуучуудыг ч буруутгахгүй. Тэгээд яг нийгэм бол угаасаа яг энийг л шаардж байгаа бүх юм үний өсөлт одоо ингээд бүх юм тэг үзэж байгаа харж байгаа тэр кино одоо бүх юм ингээд зарим талдаа зарим хүмүүсийн тархийг угаагаад юм. Тэгээд яг эмэгтэй хүний ухамсар мэдээж өөр амьдрал өөр тийм гоё юм бүсэж байгаа бол өөр хүрээлэлс өөр хүмүүстэй анхнаас танилцах. Тиймээс ингээд буруу хүрээллээсээ буруу хүнтэйгээ танилцчаад тэрнээсээ өөр хүрээллийн юм хийдэг нэг гэдэг чинь цэвэр бас тэр хүнд өгж байгаа нэгтгэхийн дарамт.
Миний үнцэг бол тийм ээ. Тэгээд танаа нөхдрүүдийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье баярлалаа. За маш их баярлалаа. Оройг сайхан өнгөрөөгэй. За баярлалаа. За. За би саяны сонсогчтой болон өмнөх сонсогчийн бас нэг ярьж хэлсэндээ бас санал нэг байна. Тэгэхээр магадгүй бид нар эмэгтэйчүүд нэг бодлын одоо нэг ийм хоёр талтай үнцэг гараад ирж байгаа байхгүй. Эмэгтэй хүн мэдээж ингээд сайхан амьдрахыг хүснэ, тий одоо хайртай хүнийхээ үр хүүхдийн гаргаж өгөөд тэгээд амжилттай одоо эр хүний ард нь эмэгтэй хүн байдаг гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр энэ зүйлийг эрэгтэй хүн маань өөрөө мэдээж нэг тодорхой хэмжээний баталгаа өгөөд сайхан амьдруулсан бас эр хүний үүргэлтэй. Тэгэхээр ийм зүйлийг эрэгтэй хүнээс одоо нэгснээрээ бас нэг тийм буруу биш болов гэдэг үнцэг бас гарч ирж байна. Мөн одоо хитрхи бас ингээд яг одоогоор ч юм уу те ойрын одоо хэдэн жилдээ баг боломжгүй зүйлийг бас ингээд зогсоо зайг үнэхээ тэрийг нь дарамт болгоод ингээд үргэлж өглөөд ч юм уу те стресстүүлээд байвал бас нөгөө эр хүндээ бас нийт юу гэх юм те шудраг бус байх болов уу гэж бодож байна. За ингээд 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгээд дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Орой минь. Орой минь дээ. За, оройг сайхан өнгөрөөж гинөө. Сайхан өнгөрөөж гинөө. За. За энэ За энэ тал дээр ямар хөө байр суурьтай байна? За, сая холбогдсон хоёр хүн гоё ярьж байна. Зөв ярьж гинөө гэж ойлголоо. За. Тэгээ миний бодлоор бол хайр гэж байдаг баг. Байгаа. Гэхдээ орчин үед нөгөө ухамсар их муудлах юм болов. Тэрнээсээ болоод тэрнээс биш улаантайгаа хүнээс нөгөө байр машин одоо амьдрах анхны одоо их усүр байх ёстой гэж шаардна гэдэг бол байхгүй хаа. Тэр бол ухамсаргүй хүмүүсээс асуудал байна. За нэг ийм бас нэг ойлголт байгаад байдаг шүү дээ. Одоо нэг ийм юу гэдэг юм бэ? Байр машин нь арай нэг тийм одоо гүүрний урагшаа амьдралтай залуу тий гүүрний арагшаа амьдралтай залуу гэх нэг ялгаж малгаад нэг юм байгаад байдаг тийм ээ тий тэнгүүтээ машин нь одоо ийм жижиг оврын машин том оврын машин гэдэг ялгаж салгаад эмхтэй хүмүүс болохоор ингэдэг гинэ. За хэд хэдэн найзуудаасаа сонсч ирсэн зүйл аахгүй юу. За ийм хоёр залуу байлаа гэхэд мэдээж гүүрний урагшаа амьдралтай залууг нь сонгоно. Мэдээж томхон машинтаг нь бас нэг лагертаг юм ч юм уу те. Ийм хүнийг нь амьдралынхаа баталгааг одоо өөрийнхөө ирээдүйг удаа сонгоно штэ гэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр энэ юу н хэр ортой юм болоо? Адч яаж утсан гэсэн. Явааргүй амьдрал юм л юу штэ. Яаж утсан гэсэн. За төр зурс амьдраад болъё гэсэн хүмүүс тэгдэг баг. Хэрвээ би эмэгтэй хүн байсан бол ингэж бодно. Тэр би эмэгтэй хүн байсан бол үнэхээр тэгж эрэгтэй хүн сонгох цаа эмэгтэй хүн байсан бол өөрийнхөө бодлыг ярих гэж бодоход амьдралыг хэр ухаантай хүн байх гэсэн л эмэгтэй хүн байдгийг сонгоно. Яг. Тэрнээс биш машинтай мөртлөө амьдрах ухаангүй одоо амьдрал дээр ингээд хамт амьдрахад зовоогоод байдаг. 50 байлгадаг хүн байвал яах. Харт тайсартай ч юм уу эсвэл явдал судалтай ч юм уу тийм ээ. Ер нь сэтгэлээ 50 байлгадаг одоо ямар хуус арай шин гаргаж байна. Сэтгэлээ 50 байлгадаг ит хөрөнгөтэй юм байна яах вэ? Тэгэхээр энэ нэвтрүүлгийн сэдэв бол яг зарим хүмүүс байгаа, тийм боддог хүмүүс байгаа баг. Бүгд тийм биш баг. Тийм боддог ч байж магадгүй. Тийм бас бодохгүй ч байж магадгүй гэж бодож байна. За тэгвэл бас нэг юм асууя өөрөөс нь. За одоо би ингэж бодчихлаа юм л да. Эмэгтэй хүн ер нь эрэгтэй хүнээсээ нэг ийм энгийн хэрэглээний амьдралын тав тухын зүйлийг асуух нь тийм буруу зүйл үү? Байна уу? За салцсан шүү манай. Манай сонсогч маань салаагараа явцсан шүү буцаад ороод ирэх баха. Тэгэхээр яг энэ зүйлийг эрчүүдээсээ асуумаар байгаа байхгүй юу? За яг хав зарим эрчүүд маань үнэхээр хайртай юм бол бүх зүйлийг одоо тгээс эхлэн штий тий үнэхээр хайртай юм бол одоо сайн тэр хүнийхээ сэтгэлийг хүн чанарыг хараад амьдралын ухааныг харах байхаа гэж яриад байна. За буцаад ороод ирж байна. MJL радио. Байна. За миний асуусан асуултыг сонссон уу? Би хөгжим удраас байсан. За тэгэхээр эмэгтэй хүн ер нь зүгээр нэг энгийн хэрэглээний зүйлсийг одоо эсвэл амьдралынхаа тав тухыг ингээд хүний эрхийн зүйлийг ингээд эрэгтэй хүнээсээ нэгэх нь ер нь буруу зүйл үү? Тухайн хүний ухаанаас л болно.
Тэр хүн хэдий их ухаан зарцуулна тэр хүнд ямар ч хэрэгтэй. Одоо бас л яваа бүх юм зарцуулж штэ. Хэдий анханасаа ингээ одоо юу гэдгийг нэг ийм үг гэдэг чинь нэг удмын хараа гэж нэг удмын хараа гэж нэг үг гэдэг чинь. Зарим юун дээр ихийн сайн одоо эхнэр сонгох жоод ээж нь ямар хүн бэ гэдгийг. Суур хүмүүжил удам тий судар. Тэрнээс биш хайртай байна гэд ухаан гарахгүй л байх юм бол хайр гарахгүй шүү дээ. Хайр одоо тэр эмэгтэй хүн яаж биеэ зөв авч явдаг вэ? Тэр хүнийг хайрдмаар алдахгүй л ямар ч хүн гэж байгаа хаа. Энийг хүн тэр хүнийг алдахгүй төлөөлөх гэж байна. Би бол тэгж л гэж байна. За. Ухамсар муутай хүн байх юм бол тэгэл яаж зүтгэж нэмэр байхгүй бол яг байна шүү дээ. За ястай. Орчин цагт нөгөө гэрүүлийн салалт ихтэй гэдэг чинь ухамсараас л болж байгаа. И төрмөнөөс биш ухамсараас л болж байгаа. Тэр хүмүүсийн ямар орчинд өсөж ийн гэдгээс л болж байгаа. Биднээс өссөн үе өөр сүүлийн үед хүүхдээ хүнээс дутаахгүй өсөж байна гэдгээс болж хаалтаа гардаг юм л гэж боддог. Тэгээд бусдын дээр гарах гэдэг. 90-ад оноос хойш одоо сүүчүүдэд хайр гэж байхгүй гэдэг чинь. Ээж аав нь одоо охтуудаа нэг үе тэгдэг байсан шүү дээ. Эхтэй чи яг эмэгтэйг нэг хүний үүдээс харах юмтай болгочих гэдэг чинь. Сонирхолгүй болтон сургууль зүтгэлээд байсан бол багтаа их дураараа байсан хүмүүс чинь насан туршаараа дураараа л байх гэж үзэж магадгүй юм болов гэж боддог шүү. Зөв. Миний л бодол. За тэгвэл ер нь эрэгтэй хүн багч гисэн хөрөнгө цуглуулсныхаа дараа ер нь хүнтэй суух талаараа бодож ярих хэрэгтэй юм болов уу? Юу гэж бодож байна? Ер нь бол баруун тийшээ баруун аймагуд бол эрэгтэй хүн айлд орж суух шиг хамгийн шившигтэй юм байхгүй гэж биднээс одоо бүх байгаа тэгж сурагч ирсэн. Тэр нь юу гэсэн үг юм болоо тайлбарлавал? Одоо бэлэн амьдралтай эмэгтэй хүн дээр орж суух шиг хамгийн гутам шиг байхгүй гэж сурагч ирсэн хүмүүжүүлж ирсэн байхгүй юу? Тийм болохоор мэдээж эмэгтэй хүнийг авч явах чадвартай амьдралын ухаантай сураад одоо гэрүүл болох хэрэгтэй. Гэхдээ тэрийг хамт цаашаа авч явах эмэгтэй хүн аль аль нь ухаан гэдэг л хамгийн чухал. Ерөөсөө хамгийн чухал юм ухаан гэдэг байна. Ухаантай байх юм бол тэгэл амьдралыг бол урландаа гэж шүү дээ, ухаантай л биш. Юутай байгаад нэгнийгаа сэтгэл тавин байлгах чадахгүй бол тэр юутай байгаад нэг биш. Зөв. За үнэхээр бас айгүй гоё бас одоо хоёлоо ярьлаа шүү дээ тий. Би өөрийнхөө бас ярьж байгаа өнцгт нь бол үнэхээр бас өнцгэн таалагдж байна. Би бас санал нэг байна. За тэгэл амьдрал их үүсэлтэй гэхгүй байна. За орой сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. За. Нэрэд үнэхээр л одоо ухаан муутай ялангуяа одоо айл гэрийн эзэн тий амьдралаа авч явах хэвээр одоо эзэн хүн маань ухаан муутай байгаад бас араншин муутай байх юм бол одоо ямар ч гоё амьдрал угаасаа жоохон утгагүй л болохоо амтгүй л болохоо байх л та. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Сайн байна. За үчи минь дээ. Шимэндээ. За хаанаас холбогдож байна? Хүн зүгээр гадар явж. За. Эхний үнийг сонслоо хайр гэж байхгүй үлгэрт гардаг л гэж. Солиоч байна одоо тэр хүнд одоо нийтээ зүгээр хэлээд одоо битлээ хуц гэж хэлээ да. Вэго таамжиргүй өөрийнхөө дан ганц хүний бодсон нэг үнцгийг хүнлүү ингэж шахдаг тий. Сүүлийн хоёр хүн бол их гоё сайхан ярьж штэ. Чиг хүндэтгсэн унгайстай. Тэгээд сүүлийн хоёр үнийг сонссны дараа бол нэг шилтэрсэнгүй. Гэхдээ түрүүн өөрөө асууж байна. Эмэгтэй хүн нөхрөөсөө ч юм уу найзал уусаа ч юм уу одоо эрэгтэй хүнээс юм нэг шаардлагатай юу гэлээ юу лээ? Шаардах хэрэгтэй юу лээ? Ер нь иймэрхүү нэг энгийн хэрэглээний зүйлийг хүсэх нь тийм буруу зүйл юм уу? Тэр тал дээр бол буруу шээ. Хүсэл өстой болоо гэж бодчих. Яагаад вэ гэхээр эрэгтэй хүн биш эмэгтэй хүн хүүхэд гаргана эмэгтэй хүн гэртээ суун эмэгтэй хүн
Би хагаа хуваан тийм биз дээ. Тэр төрснийхаа дараа тэр хүн чинь бас бодож иж магадгүй шүү дээ. Жохон төлөвлөгөөтэй хүн байсан байж болно те. Төрхөөс өмнө яаж нэг аяатаагүй багштай болоо гэж бодсон бол тэрийг нэхэх нь бол буруу зүйл биш. Тийм л да. За тэгвэл бас нэг юм асууя. Ер нь эрчүүд маань одоо яг баг саг одоо хөрөнгө мөнгөтэй болчоод нэг өөрсдөө нэг хорн гарна гэж яриад байдаг шүү дээ тий. Одоо түрүүний сонсогчоос ярьжсэн хорн гараад ирэхээрээ хөрөнгө мөнгө цуглуусныхаа дараа за би одоо л нэг амьдрал дээр нэг жоохон тийм хөнгөн хумгаа биш нэг юм буур суурьтай хандна гэсэн цаг дээр хүнтээс авах ёстой гэж боддог уу? Үгүй. За. Үүний амьдрал ондоо байдаг үл хүч. Одоо түрүүн бас нөгөө яригдчихлээс одоо октод эмэгтэйчүүдийг бас жоохон доош нэргээд байгаа юм шиг те. Онг мөнгөтэй хүн хадцууд болсон байл. Миний ойрын жишээ гэдэг юм уу? Амттай юм байд. Ихс нэг боломжтой айлын тасуугаад это сайхан хамтрдаг батрууд болсон шүү. Тэгэл ахын сайхан архичаа. Улаан архич ажил хийхгүй архилуун өөр ажил хийхгүй. Азар нэг боломжтой аваач тийм тэгэл боломжтой аваач нь яхахгүй төрүүлсэн болохоор тэгээд бүлэний мөнгө төрөг бүх юм л амьдралынх нь мөнгө төгрөгийн бүгднийг даадаг тэгэл. Энэ сайхан зайсан сайхан гоё одоо миний өсдөг мөрөддөг амьдралтай миний одоо орчинсан гэж боддог машиныг унаад авч идэг мөртлөө тэгэл. Зөв навшил юм бол биш архичин тийчээ. Игэж амьдрыг гэсэн бол тэгээд амьдраач тэгээд яахын хэлдэг шиг тэгэл ухаан нөрөхгүй бол тэгэл гэж амьдрах. Яахын нэг бол өстой үнсээр яаж нөө мундаг юм. За холбогдсон маш их баярлалаа. Оройг сайхан өнгөрөөрэй. За. Тэгэхээр одоо хүнтэй суuna гэдэг чинь айл аль талаас л айгүй их ухаан зарж, ухаан зорж тэгээ яг тэгжил гаргадаг л зүйл л дээ. Тэгээд ер нь бол би ч бас нэг ингээд бас нэг амьдрал зохиож л байлаа. Одоо ингээд хоёр дахь амьдралаа ингээд үзээд явж байгаа эмэгтэй хүн баггүй. Тэгэхээр хүн ялангуяа эмэгтэй хүн хоёр дахь амьдрал руугаа ингээд ороод ирэхээрээ өмнөхтөрөө ягаад алдцсан ч гэдэг юм уу. Өмнөх маань одоо юунаас болоод ингээд бүтлгүүцсэн, яг юун дээр алдаа гаргах ч юу, магадгүй хит залуу байсан уу, магадгүй ийм тийм хүчин зүйлсээс шалтгаалсан уу, одоо гуравдагч одоо хүчин зүйлс шүү дээ. Заавал нэг юм араар тавилт юм гуравдагч итгээгдэх хэлэхгүй тэр нь юу ч хийж болно нэг одоо гэрүүл найз нөхөд бас ажил мэргэжил гэх энэ зүйлүүд дээр одоо ер нь хүмүүс ингээд суухтаа аль тал дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг дээр эмэгтэйчүүдийг хоёр дахь ингээд амьдрал руугаа ороод ирэхээр айгүй хянамга болчдөг юм шиг санагдсан. Тэгээд дээрэс нь бас ингээд зовж үнэхээр л зовхол юм болвол заавал ингээд хамтдаа зовоодох шаардлага байхгүй шүү дээ. Тэр дээдэргүү тэр зовно гэдэг чинь ганцаараа шийдэж чадна дөнгө чинь. Тэгэхээр магадгүй хоёр дахь амьдрал руугаа одоо над мэтийн ч юм уу эмэгтэй хүмүүс санал нийлэх байх гэж бодож байна. Бодохороо за яадчил амьдралын ухаантай, буйртай, суйртай одоо хийсэн зүйлтэй ч гэдэг юм уу бас нэг баталгаатай байвал болно гэж боддог шүү. Яах аргад гэж боддог. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? За үчи биндэ үчиг сайхан өнгөрөж гин үү? Сайхан гэлэг барахгүй ахын гисээ авчихвал тэгэл яриг сонсоод нэг өгдөлчмээ санагдаад. За. Ер нь гэхдээ зүгээр миний бодлоор бол ингэдэм шиг байгаамаа. За нэг Монгол ард үгээд үлээ яадаг л нэг жаргая гэвэл өөртөө хайртай хүнтэйс зовёо гэвэл өөрөө хайртай хүнтэйс гэдэг л юу гэдэг юм байдаг сайн. Тийм байдаг. За хэр ортой болоо тэр үг. Тэр нэлээ ортой ахаа. За. Тэгэл ер нь бол хэрвээ би хайртай байх юм бол би тэр хүн юм байдгийг зарцуулдаг. Хэрвээ хайргүй тэр хүн надад хайртай хүн бол тэр хүн л төлөвлөдөг. Тиймхүү л систем юм ажилтдаг бахаа л гэж бодоод нэг хэлдэг юм гэж бодоод залгав. За өөрөө ер нь ганц би юу эсвэл гэр бүлтэй юу? Гэр бүлтэй ганц би болсон баг мó.
За. За одоо ингээд магадгүй яг нэг хувийн ч байж магадгүй л дээ. Гэхдээ нөгөө чадах ятгаараа хариулаад өгөөрэй за. Одоо ингээд эмгтэй хүмүүстэй уулзаж танилцаад магадгүй ингээд одоо юу гэдгийг илүү дотнолоо нэг гэрт орё ярэ гэсэн эмгтэйчүүд одоо өөрт нь гарч ирсэн болвол тэдэнд ямар нэгэн одоо өөрт чинь тавьсан шаардлага байдгүй. Ийм байх ёстой. Одоо тэр чинь ердөөсөө нэг амаараа хэлэхгүй л дээ. Ааха. Үйлдэлээрээ л юу ойлгуулаа л үү. За жишээ нь. За тэгээд жишээ гэж хэлэхээр бас яг наривчлал хийж мэдэхгүй л байгаа даа. Тэгээд би яг тухайн эмэгтэй хүнийг ингээд хүсээд тий. За хамт баймаар байна, цагийг хамт өнгөрөмөр байна гэхлээр яалцгүй л мөнгө бол байна л тасуулж байдаг. За би тий бас нэг мохоо готлаж ирсэнгийн тоодгүй гойсон гин яадгүй гэдэг шиг л нэг хүн байгаа. Тэгээ намайг бас хөөс тооноо таа тэгээд тэр үед нь бас сэтгэл гарахгүй би ч бас мөнгө төгрөг зарцуулахгүй. Нэг юм дээ тэгээд одоо нэг яамаас чи тэгээд яг өндөө бол одоо өөртөө хайртай хүнтэй суух уу эсвэл би хайртай хүнтэй суух уу гэдэг дээр л энэ асуултны яг гол философийн яваад байгаа бол гэж бодвол тэр энийг хэлгээл задах юм уу үгүй дээ. За. За холбогдсон маш их баярлалаа. За баярлалаа. За өрг сайхан өнгөрөөрэй. За хэлж байгаа өнцг нь болохоор өөрөө жаргая гэх юм бол өөр тайртай үнтэйгээ. Зовё гэх юм бол өөрөө хайртай үнтэйгээ суу гэдэг. Яг нэг ийм бас үг байдаг л да тий. Гэхдээ бие биендээ хайртай байгаад бүхнийг тгээс эхэлнэ гэж байх уу тий. Тгээс ингээ хоёр талаасаа нэг чимдаантай хувцастай нийлчээд тий. За одоо хоёлаа хамтдаа хөдөлмөрлөн, хамтдаа цэцгэлүүлнэ гэд. Яг ийм эмэгтэйчүүд эрчүүд ер нь хэр олон байдаг юм болоо. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? За үчи минь. За хичнээн хайртай байлаа гэд одоо хоосон нойтон залуутаа суух уу яах бол эмэгтэйчүүд? За ер нь суудаг нь баг бах уу? Сэтгэлээ дагдаг нь баг бах гэж үү? Ер нь бол сэтгэлээ одоо яах вэ? Ер нь бол би одоо 2-1 юм утсан хүн. Арчлын өмнө бол зинхэнэ нөгөө нэг хайр сэтгэлээрээ тэгээд бүх юм нойлоос эхэлдэг нь их байсан. Одоогийн нийгэмд бол тис ондоо болсон юм шиг л санагддаг штэ. Ер нь бол сэтгэл дагахаасаа илүү эд мөнгө их дагдаг болж тэгээд ер нь чадвар харддаг бас залуучууд их болж. Тэгэхээр нэг талаасаа дүүрч юм шиг, нэг талаасаа буруулч юм шиг ийм хоёр талтай л болчиход байна штэ. Ер нь бол эмэгтэй хүн чинь тий. Одоо юу гэх юм бэ? Одоо эр хүний гэрлүү ночдаг тий. Одоо мэдээж бэр нь болоод чинь ихнэр нь болоод чинь үр хүүхдийн өсгөж өгнө гэ би одоо бие махбодоо хуваагаад энэ төр гэд ер нь эмэгтэй хүн талаас бол маш их тийм одоо золиосыг гаргаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнтэй дүүцүүлээд эрэгтэй хүн маань ер нь эмэгтэй хүнийг одоо жаргаагаа сайхан авч явахын тулд өөрөө ч гэсэн бас нэг хөрөнгө мөнгө цуглуулад нэг юм дансандаа нэг хідэн төгрөгтөө ч юм уу унах унаатай орох оронтой байх хэрэгтэй гэдэг юм болоо яадаг юм болоо. Ер нь эд мөнгө гэхээс илүү тухайн хүний чадвар дэшигээ дэвжих боломжтой ер нь чадвартай сэргэлэн сүхэтэй тим ир хүн байх ёстой л гэж боддог шүү дээ. Одоо 21-2-т залуучууд хоорондоо төрөнгөтэй сууж байгаа залуучууд бол ер нь ховор баг. Учиргүй ар гэр нь баян биш л бол. Тийм. Гол нь тухайн хүүхд маань өөрөө сэтгэл зүйн хувьд, оюун санааны хувьд ямар ч байсан маш өндөр чадвартай байж ижил эмэгтэй хүнийг авч байгаа юм да. Эмэгтэй хүн ч гэсэн өөрөө одоо ер нь нөхрөө ядаж тийм дээр хам хилээрээ нэг дэмжээд өгдөг л байгаасаа гэж боддог да. Тэгэхгүй бол манай хүмүүс эмэгтэйчүүд ер нь бол сэтгэлийн дэм өхөөсөө илүү ер нь буруу тийшээ л явчих гээд байдаг шүү дээ. Стресс түлээд байдаг, хэмлээд байдаг.
Чи энийгээ тэгээж ингээд энэ гэх нь л илүү болчиход байгаа ш. Түүнээс биш одоо миний энэ болж шүү өстө үнэхээр чадчихээн. Одоо хоёлаа нэг юм аваад дараа нь дахиад нэг юм аваад ингээ явчих шүү гэдэг нэг юм сэтгэлийн дэм өгдөг талаас нэлээд ирчүүдтэй нэг урам өгч гэж би хардсан шүү дээ. Урам өгдөг байдал нь нэлээд байхгүй болцсон. Тийм л юм шиг харагдаг. Түүнээс биш угаасаа ирчүүд болгон л эмэгтэй хүнийг авч явах ёстой. Тэртээ тэргүүл эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө хөвгтөд төрүүлээд хэсэг хугацаанд ажиллах боломжгүй болдсон шүү дээ, тийм ээ. Зөв. Болон тэр үед нь сэтгэлийн дэм асар их өгж явах хэрэгтэй энэ биевиндээ. Ирчүүд нь ч гэсэн ичнэ ажилтаа гээд өглөө орой ирээд энэ орой ирсэн үедээ ядаж эхнэр нь ч гэсэн гэртээ стресстэй байж байгаа. Тэр үед нь биевиндээ асар их дэм өгжөл яваасаа л гэж бодд юм да. Түүнээс олон нийт төрөнг харж ингээд суухтаа болно биш. За өөрөөс нь бас нэг юм асууя. Тодорхой хэмжээний сэтгэл байж ижил бас нийлнэ шүү дээ. Ордоос нэг мөнгө хараад суудаг нь бол ховрохоо. Зөв. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. За хаамдаа бай. За баярлалаа. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? Орой минь. За эмхтэй хүн ороод ирлээ. Йоо тийшлээ. Алгацсан байж орж ирлээ. За энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Ер нь бол одоо 30 гарсан ч юм уу те. Одоо ганц би залуучууд маань ер нь эмхтэй хүнийг одоо гэргий болгоод авахаасаа өмнө юутай байж ах ёстой байдгийг аль эсвэл хайртай гэд одоо юу ч гүйж байсан хамаагүй хоёул бүх зүйлийг тгээс эхлэнэ гэдэг юм болов яадаг юм бол. За өөрийнхөө чин дээр тэрий. Хүнд ярихгүй. За. Хүнд бол мэдчихгүй шүү дээ бид нар. Яг тэр хүн дотроо юу бодоод яаж явж исэн зүгээр л ингээл хүндлэнгөө сонссон л болохоос тэр хүний дотрыг бид нар мэдэхгүй байхгүй юу тий. Яг ингээд бид нар дотроо юу болж байгааг бид нар өөрсдөө л мэднэ. Би өөрөө л мэднэ. Яг тэрнтэй адилхан би өөрийнхөө дотроо юу болчихсноо л ярий. За тэгээ. Би бол яг анх ингээд хүнтэй суухтаа ингэсэн. Ерөөс юу ч хараагүй. Тэр хүн юу ч гүйсэн. За. Юу ч гүйсэн. Зүгээр л сургуулаад өгсөн. Тэр нэг ажигтай ажиллаж байхгүй. Тэр ажил нь ажигтай чаленж байхгүй. Ямар аимшиг юм ярих гэдэг юм шиг ярьд юм бэ? Баталгаатай ч нэрнгэсэ. За. Тэгэл зүгээр нэг одоо нэг хоёр сүүлийн хэд хоног холбогдсон болохоор мэдчихлээ. Амьд хөвдөн гэлтэй. Тэгэл тэрнгээрээ ингээд амжуулаад юу яадаг хай нэг оройн цагаар баарнд халтур хийдэг. Тэгээд дуулж молдог. Тэгэл нэг хамтлагаараа ингээд халтур хийж мэдэг юм л тэрнгээр нэг хай нэг мөнгө болдог тий. Нөгөө яг ажил нь бол яг бүтэн цагийнх ч биш. Баг нэг тиймэрхүү мэрэгжилч байхгүй. Агуу мэрэгжилтэй байсан. За. Гэтэ яг тэрнгэрийг бол яг ажилдаг ажил нь бол яг тэр мэрэгчлэрээ бол биш ээ. Зөв. За. Гэхдээ яг би бол дурлцсан. Би бол хайрлцсан. Би хаан жолоогоо дурлцсан гэсэн бохгүй юу? Дөнгүүдээ тэр хүн дурлаад хамаг юм хаяад ирсэн. Зөвхөн тэр хүнтэй суун гээл. За. Бүх юм хаяад ирсэн. Тэгээ манай гэрийнхэн бүгдээрээ юу яриад байгаа юм бэ? Яахаар ингэж сурч мурцээ тэмхтэй ингээд ажил мэргэжилтэй те ажилтаа анкатай яасан мэргэжилтэй яасан өөрийгөө авч явах хэрэгтэй карьертай хийдэг нөхрийнхээ гарыг харж болохгүй ингээд эмхтэн үнд ингээд ар гэрийнхэн зөндөө мэлдэг ч те. Тэгээд нэг жахтаа үгүй энэ хүнийг л алдчихвал би ингээд болохгүй гэл ингээд энэ хүнгүүл бол өгчлээ хатлаа. Тэгээд ингээд ирэхэд би бол өөрийгөө алдаагүй л гэж бодчихсон тэр үедээ. Тэгээд ингээд бид хоёр яг бүгдийг тгээс эхэлсэн. Тэгээд хадмын нэг хадмын хаяа төвшин гэдэг шиг. Хадмын хаяагаар төвшсөн түрээсийн байраар явсан те.
Тэгэд ингээд явсаар юм байгаад ингээд өөрсөнгөсөн байр зээлмэлээр ингээд байранд орлоо, дараа нь машин авлаа. Тэгээ бүгдээрээ зээлэр л явж байгаа шүү дээ. Ингээд яваа л байгаа. За, яваа л байгаа гэж одоо ч гэсэн яваа л байгаа. Багаар томроо л байгаа. Ааха. Гэхдээ ингээд хүмүүс ингээд би зөндөө олон залуучуудыг зөндөө олон ирчүүдийг сонслоо л та. Ингээд бүх хүмүүс, бүх охтууд, бүх эмэгтэйчүүд ингээд мөнгө төгрөг хардаг юм шиг. Мөнгө хардаг. Та нартай ингээд таарлцсан, эсвэл та нарын эргэн тойронд таарлцсан тэмүүлэг байдаг байж болно. Тэг бүх эмэгтэйчүүд, бүх охтууд тийм биш. Тэ? Бүгдийг тэгж харах бас буруу гэж бодож байна. Яг. Хүн болгон тийм биш, эмэгтэй хүн болгон тийм биш те. Тэгэд багаас нь тгээс нь эхлээд гоё амьдарч байгаа хүмүүс ч байна. Тгээс нь эхлээд явж байгаад одоо мөнгө хөгөөд явсан хүмүүс ч байна. Ингээд тгээс нь эхэлж явж байгаад илүү мөнгөтэйг нь хараад хаяад явсан охтууд ч байна, эмэгтэйд ч байна те. Эсвэл тгээс нь эхэлж явж байгаад өөртөө ингээд хаяад явсан ирчүүд ч байна. Яг. Эсвэл анхнаас нь ингээл явж яснаа илүү гээд үгүй чи тгээс нэхлэхгүй би бүр илүү дээрээс нэхлэмээр юм гэсэн эрэгтэйчүүд эсвэл охтууд эсвэл эрэгтэйчүүд ч бас байгаа штэ. Илүү баян цатгалан тий илүү боломжтой эмэгтэйчүүд охтууд хаана нэ гэсэн эрчүүд хүүгүүд одоо юу залуучууд хараагүй л байгаа штэ. Зөвхөн охтууд эмэгтэйчүүд тийм биш ахгүй юу тийм ээ? Яг. Тэгээд талыг бас барьмааргүй байна. Зөв. За одоо манай ингээд найзуудын хүрээлэлд заяа одоо найзалж үрхэд явдаг эмэгтэйчүүдийн хүрээлэлд одоо ингээд нэг эмэгтэй байдгийн. Бүр ингээд 10 жилээсээ одоо нөхөртөөгөө ингээд үерхэж нөхрлөө бүх зүйлийг өстө жинхэнэ тэгээс хоёр талаас чамдаантай хуцаа бариад нийлжсэн хосоод идэг байхгүй юу? Тэгээд ингээд он цагийн хугацаанд ингээд дундаасаа 3 хүргэн хүүхэдтэй болчихсон. Одоо тэгээд үнэхээр амжилттай явж исэн чинь одоо бүр ингээд өөрсдийн кампанитай нэлээд одоо хүмүүсийн одоо сууж үзхийг хүсдэг машин тэрэг ундаг те энэ тэнд очиж яах одоо юу гэмдэ бас гой хороололд амьдардаг айгүй гой болцсон юм ингээд салж байгаа гэдэг тийм юу болоод байгаа байхгүй процесс. Яасан гэсэн чинь бүх зүйлийг тгээс авахсан ингээд хүмүүс ингээд явж яснаа ингээд яваандаа ингээд юу гэмдэ хөрөнгө мөнгөний дагсан ч юм уу эсвэл ийм тийм хүмүүсийн хосуудын хооронд чинь янз янзын хүмүүс гарч ирдэг юм ба штэ. Тэрийг нь авч гаац ч юм уу тэрэнд нь шуналтаад ч юм уу те дундуур нь хүмүүс орсноос болоод ингээд салж байгаа юм тохиолдлууд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тгээсээ л явсан бол яагаад ингээд бүр юу чгүй байхдаа ингээд нийлчээд ийм сайхан амьдрал босгочаад бас ингээд салаад байгаа хосуудыг хараараас ингээд харамсаад идэх юм. Голоор нь хүн орсон юм уу? Голоор нь одоо хүмүүс л орж байгаа юм шиг байна. Орсон ч юм уу. Яг тэр талаар бол би яг батны мэдхгүй. Гэхдээ ер нь бол цохиулгаж ярьснаар нь бол яг тийм гэж ярьж хэлээд надад ингээд бас нэг хэсэг ярьж суусан. Яг миний түүхтэй адилхан сонсогдож байна. Тийм үү. Хоёул одоо уулзсан юм шиг тий. Ааха. Би бас 3 хүүхэдтэй. Тэгээд яг тгээс нэхэлсэн гэж ярьж шүү дээ. Тэгээд одоо ингээд бүх авах ёстой юм аваад ингээд одоо идэх ёстой юм идлээд ингээд бид хоёр ингээд бүх юм авсан. Ингээд хинж харсан хангалттай сайхан амьдралтай. Амар гоё ингээд гэр бүл хинж харсан. Үнэхээр үлгэрч шиг гэр бүл. Яг. Тэгээд дундуур орсон хинж байхгүй. Зүгээр ингээд хитрхи одоо юун дунд ийм одоо хичээлт дунд би бинтэйгээ ярилцахгүй би бинийг алдаж байгаа ч юм уу тийм ээ ийм үүднээс ингээд салцгааж байгаа байхгүй за тийм тэгэхээр яг иймэрхүү одоо өөршигчин ч юм уу одоо найзшигын хүмүүсийг харахаар би үнэхээр харамсдаг байхгүй юу тэр олон жилийн хөдөлмөртэй тэгэл төвчээр одоо би харамслаа гэдэг яхавтай миний амьдралаар амьдраагүй тэр хүний амьдралаар амьдраагүй тэгээд харамслаа гэдэг тэр хүний одоо тэр зовлонг чи даах одоо өмнөөс нь амсахгүй зовлохгүй тий миний зовлонг миний найзууд амсахгүй зовхгүй гэдэгтэй адилхан тэгээд нөөс нь харамслаа гэж яах тий тэр хоёр хүний л амьдарч байгаа амьдрал тий туулсан туулал яг хажууд минут хором секунд тэр нэг өдөр ч гэсэн хамт амьдарч үзээгүй хүмүүс ингэж юу яадаг вэ айгүй их зөв ярьдаг юм билээ яг за тэгэхээр ингэж
сонин эвүүл юм билээ л дээ. Тэгээ хинч одоо эхлээл ярьсан шүү дээ. Хинч ингээд яг миний доторхыг мэддэггүйтэй адилхан. Манай найз гисэн гэлээ, ингэсэн гэлээ гэл нэг хамгийн ихэнд ярьсан залууд гэсэн шүү дээ. Зөв. Тэр шиг яг тийм. Тэгэхээр ингээд тэгвэл ингээд иймэрхүү явдал хаасаагүй байгаа. Түр яг тийм ч байж лээдэг асуудал шүү дээ. Зөв. За битээрээ нэвтрүүлгийн цаг дуусаж байна. Тэгээд холбогдсон маш их баярлалаа. Оройг сайхан өнгөрөөгөө. Баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За энэ хүрээд хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Манай өнөөдрийн пургаргийн сэдв маань хичнээн хайртай байлаа гэд хоосон залуутаа суух уу гэдэг сэдвээр явлаа. Тэгээд холбогдож орж ирсэн бүх нийт сонсогч та нартай маш их баярлалаа. Ингээд хөтлөгч Халиукан маргааш өдчийнхэн нэвтрүүлгүүдээр та бүхэндээ эргэж уулзах болно. Тэр бол бүгдээрээ сайхан амраад ороод ирээрэй. Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3